Хамгийн гол зүйл юу вэ? Гэр бүл тогтвортой байх юм. Гэр бүл тогтвортойхоо үндэс нь бол гэр бүлийн харилцаа гэж ингэж эрхмэж одоо ирсэн. Хамгийн гол зүйл юу вэ? Гэр бүл тогтвортой байх юм. Гэр бүл тогтвортойхоо үндэс нь бол гэр бүлийн харилцаа гэж ингэж эрхмэж одоо ирсэн ийм уламжлалтай. Олон улсын гэр бүлийн өдөр. Ойлголцол, итгэлцэл, хайр, хүндэтгэл. Хосууд гэр бүл болохдоо насан туршдаа хамтдаа байх эрхэм зорилгыг агуулдаг. Гэр бүлийн аз жаргалтай тогтвортой харилцаа нь эхнэр нөхөр бие биесээ зан төрөх, сэтгэл санаанд нөлөөлж, дэмжлэг үзүүлэх, хайрлан халамжлах хамгийн нандин хэлхий холбоо юм. Гэр бүлдэх харилцаа бол хамгийн дотны харилцаа. Тэд бие биедээ хайрын итгэлцэл, тайвшрал, хүндлэл зэрэг сэтгэл зүйн болон оюун санааны сэтгэл хангалуун байдлыг бий болгохын тулд аливаа зөрчил үүсгэхэд тэрнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас шалтгаалan ойлголцол эсвэл үл ойлголцол үүсдэг. Хосууд хоорондоо ярилцаж, зөвлөлдөж, сонсож, ойлголцож байвал итгэлцэл нэмэгдэнэ. Итгэлцэл байвал хайрлах, хүндэтгэх, сэтгэлийн нандин холбоос бэгчинэ. Энэ бол гэр бүлийн үндэс юм. Манай улсад одоо өнөөдөр 900 гаруй мянган гэр бүл аж төрж байна. За тэгээд ер нь жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг бол олон улсын гэр бүлийн өдөр хэмээн дэлхийн нийтээрээ бас тэмдэглэн өнгөрүүлдэг энэ одоо уламжлал бол тогтоод одоо 1989 оноос бол эхэлсэн байгаа. Тэгээ 1989 оноос эхлэн улс орнууд гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг болсон. Тэгээ энэ санаачлал бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеод 1993 оны 9-р сарын 20-ны өдрийнхөө хоролдооноор 94 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж явах энэ тогтоолыг бол баталж за дэлхийн нийтээрээ бол тэмдэглэж эхэлсэн ийм түүхтэй бол байгаа. Тэгэхээр манай улс бол 2003 оноос нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бас тэмдэглэх болсон байгаа. Тэгэхээр энэ жил одоо 2022 онд бол Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс бол энэ өдрийг бол гэр бүл ба хотчлт гэсэн урайндаар бол тэмдэглэхийг бол уриалсан. Тэгэхээр энэ нь бол ямар утга агуулгатай юм бэ гэхээр тогтвортой хөгжлийн зорилт болон тэдгээрийн зорилтууд нь бол хотчлтыг бол гэр бүлд одоо ашиг тусаа өгөх, хотод амьдарч байгаа одоо бүх үеийнхний сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд хэр сайн удирдах төлөвлөж байгаагаас бол бас энэ хүмүүсийн амьдралын гэр бүлийн амьдралын сайн сайхан байдал бол хамааралтай юм гэдгийг бол бас одоо ач холбогдол талаас нь бол авч үзэж байгаа юм байна. За тэгээд энэ жилийн энэ урайтай одоо холбогдуулаад гэр бүл ээлтэй хотын бодлогын ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх юм зорилгыг бол агуулж байгаамаа. Тэгээ манай одоо гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс энэ жилийг бол бид бас олон одоо өгцөн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ингэж тэмдэглэн өнгөрүүлж байна. За 21 аймаг 9 дүүрэгт маань бол олон улсын гэр бүлийн өдрийг өгсөн одоо сарын одоо үйл ажиллагаанууд зохион байгуулагдаад явж байна. Жишээлбэл Орхон аймагт гэхэд одоо олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гэр бүлийн одоо уламжлал ба хөгжил дэвшил гэсэн энэ сэдвийн дор олон улсын эрдэмтэн судлаачид болон за мөн одоо өөрийн орныхоо эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. За байгууллага болгон эцэгхийн зөвлөлтөй байх ёстой. Энийг бол хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор бол баталгаажуулж өгсөн. Тэгэхээр байгууллага болгонд байгаа эцэгхийн зөвлөлүүд маань бол байгууллагатай ажиллаж байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг бол шийдвэрлэхэд үр хүүхдийн одоо хөгжил хамгаалалт бол одоо илүү одоо анхаарахыг за тэг хүүхд хамгааллын бодлоготой байхыг бол энэ тогтоолоор бол баталгаажуулж өгсөн. Тэгээд одоо өнөөдөр бол бас байгууллагын эцэгхийн зөвлөлүүд бол 4000 гаруй байгууллагуудад явж байна. За гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын зүгээс бол 2022 онд бид нар 10,000 гаруй байгууллагын эцэгхийн зөвлөлийг байгуулж ажилчдаа бас илүү одоо гэр бүлд нь илүү ойр байж тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь хүүхдийг бас хөгжүүлэх, хамгаалах энэ чиглэл дээр илүү анхаарал хандуулахыг бол бас бид одоо
мэргэжил арга зүй зүгээс бол зөвлөж ажиллаж байна. За гэр бүлийн хөгжил залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 5 сарын 15-ны гэр бүлийн өдрийг угтаад бид нэг шууд одоо лайв нэвтрүүлгийг бол зохион байгуулж байгаа. За энэ шууд лайв нэвтрүүлэг нь бол 3 насны одоо төлөөлөхөд гэр бүлүүд бол хамрагдаж байна. Залуу гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад насны гэр бүл гэсэн ийм одоо 3 насны гэр бүлийг бол одоо оролцуулсан ийм лайв нэвтрүүлгийг бол зохион байгуулж байна. Ер нь гэр бүлийн асуудал бол бас одоо яг одоо амьдарч байгаа одоо хугацааныхаа хувьд ч тийм за мөн одоо насныхаа хувьд бол бас их онцлогтой байдаг. Тэгэхээр энэ бүхэл насны гэр бүлүүдэд тулгамдж байгаа асуудлууд нь бол өөр ч гэсэн энэ өөр одоо гэр бүл тулгамдж байгаа асуудал учраас энийг одоо зөвхөн шийдвэрлэж гэр бүлийн харилцааг одоо эерэг байлгах, за мөн одоо бат бөх тогтвортой гэр бүлүүдийг бий болгох, гэр бүлийн үн цэнийг ойлгуулах талаасаа бол бид одоо энэ бүхэл одоо үйл ажиллагаануудаа олон нийтэд чиглүүлэн ингэж зохион байгуулж ажиллаж байгаамаа. Ингээд манай лайв нэвтрүүлгийг бас та бүхэн маань сонирхож үзэж, за гэр бүл судлаачид болон эрдэмтэн докторуудын за сэтгэл зүйчдийн зөвлөгөөг бас сонсож хүлээж авна гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж гэр бүл бүхэн аз жаргалтай, урт удаан сайн сайхан амьдарч бат бөх тогтвортой байхын өндөр өрөөлийг өргөн дэвшүүлж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан явуулж байгаа бидний энэ удаагийн лайв одоо нэвтрүүлэг маань хэлж байна. За тэгэхээр өнөөдрийн гол сэдэв маань амьдралын анхны алхам бэрхшээлийг даван туулах. За тэгээд залуу гэр бүлийн үн цэн гэсэн энэ сэдвийн дор бол энэ удаагийн лайв нэвтрүүлэг маань явагдана. За бид бүхэн маань насны бүлгийн төлөөлөл болгоод нийслэлийн одоо шилдэг 3 гэр бүлүүдийг одоо төлөөлөл болгоо урьсан байгаа. Үүний одоо яг залуу гэр бүлийн төлөөлөл басан их тулгын маань гэр бүл бол оролцож байна. За манай зочноор бол гэр бүл судлаач Намжил багш маань бол оролцож байна. Тэгээд цаг гаргаа хүрэлцэн ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр жил болгон нэгдсэн үндэсний байгууллагаас гэр бүлийн өдрийг бол 5 сарын 15-ныг тохиолдуулан тэмдэглэдэг. За энэ жилийн одоо гол урай маань бол гэр бүл ба хотчлт гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байгаа. Тэгэхээр давхар бас бүгдээрээ энэ сэдвийг хөндөд явъя гэж хэлмээр байна. За тэгэхээр манай оролцогч одоо хос маань гэр бүлээ танилцуулахгүй юу? Өрхийн тэргүүн маань тэгэхээр гэр бүлээ танилцуулахгүй юу? За Нааг Батлан өгтэй их тулга гэдэг хуваарай бизнес эрхлэгч одоо технологийн салбарт компани үүсгэн байгуулад хүмүүстэй хамтраад ингээд бизнесийг явуулдаг юм залуу байна. Тэгээд сайн дураараа эртэж Монгол гэдээ бас хүмүүсийг амьдралын зөв хэм маягт эрт тусах тэр давлгаанд уриалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За миний ханы хувьд бол Дуур Бүжгийн Эрдэмэд театрт гоцлол балетч урлагийн хүн байгаа. Тэгээд манай охин маань олонгод аз бэлэг гэдэг одоо 3 сартай хөөрхөн хүнжтэй болсон байгаа. За ямар гоё юм бэ? Ийм гоё залуу гэр бүл маань бас оролцож байгаад ялангуяа бас ийм нийгмийн одоо итгэх санаачлагтай маш сайхан гэр бүл оролцож байгаад бол бид бүхэн баяртай байна. За тэгэхээр гэр бүлийн ерөнхийдөө үн цэний талаар бүгдээрээ ярилцсан гэсэн. Тэгэхээр та хоёр маань одоо гэр бүл болоод хэдэн жил болж байгаа вэ? Ер нь яг танаа гэр бүлийн үн цэн та хоёрын маань хоорондоо ярьдаг гол үн цэн яг юу вэ? Тэр тухай яагаад хэлээ? За миний битээр бол яг өөрөөр тусгаарлаад яг жил болж байна. Үерхэд бол нийт 3 жил болсон гэсэн. Тэгээд миний хувьд гэр бүлийн үн цэн, битэрийн үн цэн бол нэг нэгэндээ хандах чин сэтгэл юм болов. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй, нээлттэй ойлголцож чад ярих нь бол битэр манай гэр бүлийн үн цэн гэж миний хувьд бол боддог. За ханыхаа ярьсан дээр нэмээд ярихад бол гэр бүл гэдэг бол нэг юм баг юм болов гэж бол хараад байгаа. Тэгээ баг бол нэг юм нэгдсэн тийм зорилготой, тэр нэм аз жаргалтай урт хугацаанд тийм зорилготойгоор утга учиртайгаар амьдрах гэдэг. Тэгэхээр яг энэ нөгөө бүх зүйл чинь баг байгаа шүү дээ. Тэгэхээр миний нөгөө гэр бүлийн баг. Тэгэхээр энэ баг маань одоо нэг зорилго руу харах хэвээр, нэг утга учир үнцнэр харах хэвээр гэдэг. Тэгэхээр тэр зорилгоо ингээд бас гэр бүлээрээ сууж агаад ярилцаад дундаасаа гаргаад харилцан хүлээн зөвшөөрөд тэгээд цаашаа явах юм болов уу гэж ер нь бол харж байгаа. Тэгээд сая үнцэн гэдээ хэлсэн бол энэ бол гэр бүлийн үнцэн бол хамтын ажиллагаа, баг тэгээд нэгдсэн нэг зорилго дээр уягддаг, аз жаргалтай, утга учиртай тэр аялал авах хаа гэж бол тодорхойлж байна. Ааха. Тийм тэгээд гэр бүл гэдэг чинь тэ
биеэр нийлгүй сэтгэлээр нийлж одоо гэр бүл болтгоо гэж. Тэгээд та хоёрын хэлдэг бол зөв л дөө. Ер нь ялангуяа гэр бүл болж байгаа залуусын хувьд бол хамгийн гол зүйл бол тийм ээ. Гэр бүлийн ад жаргал, тэр дотор сэтгэлийн ад жаргал гэж одоо би ойлгодог. Энэ нь бол тухайн гэр бүлийн хувьд бол тийм ээ. Угнагийн хэлбэр одоо нөгөө гэр бүлийн үнцэн болов гэж сэтгэл хаашаа бие тийшээ гэдэг шиг гэр бүлийн ихний сэтгэл хаашаа гэр бүл тийшээ. Тэгэхээр манайх ч нь бол яадаг үлээ сэтгэлээ засаад бие зас гэдэг. Чингис хааны маань сургаал бий манай залуучууд гэж байгаа тийм. Өмнөний хураа сэтгэлийн хураа гэж. Тэгээд сэтгэлээр ямагт нэгдвэл байж л тийм ээ бүхний л даван туулдаг. Ийм л сайхан уламжилттай тэгээд ер нь ч цааштай байх л баг тоо. Тийм. Ааха. За тэгэхээр нөгөө багшийн ярьж байгаа дээрээс яг одоо дараагийн асуулт маань өөрөө гарч ирж байна л та. Тэгэхээр тодорхой энэ ингээд үнцийн нөгөө сэтгэл санаагаа ингээд нийлүүлж байгаа бол тэр маань тодорхой үйлдэлээр гарах хэрэгтэй шүү дээ, тий. Тэр үйлдэлүүд нь нөгөө ойлгох гэсэн үйлдэл нэг тийшээ харж байгаа, нэг зоригтой байж байгаа тэр санаа маань яг ямар үйлдэлүүдээр ер нь гарт юм болоо. Ер нь бол гэр бүлийн үед харилцан нөгөө одоо тус тустай байж байгаа, өөр гэсэн зорилготой байж байгаа, нэгдээд нийлж байгаа. Харилцсан энэ тал дээр бол нөгөө үл ойлголцох ч юм уу, эсвэл ингээд зүрх зүйлүүд бол гарч ирдэг. Тэгээд тэрийг нөгөө нэгтгэх нь гэдэг нь болгоод харилцаа ойлголцлын нэг хэлбэр юм шиг байна. Тэгэхээр бид хоёрын хувьд болгоод тэрийг нэгтгэхийн тулд их ярилцдаг, цаг гаргадаг, гэр бүлийн цаг гаргаад тэгээд нөгөө талдаа нөгөө яг дэмжин гэдгээ нөгөө дэмжлэгээрээ үзүүлэхгүй одоо миний ихнэр ч урлагийн хүн те ингээд бүжиглэх, формонд орох ингээд цаг гаргах хэрэгтэй. Тэр цагийг гаргаж өгөх те. Буцаагаад одоо би ч өөрөө хоорой бизнес эрхлэгч гэдэг ингээд цаг наргүй штэ. Ингээд хагсан бүтэн сойнд гэл ингээд явна. Тэгэхээр тэрэнд маань бас ингээд ойлгоод цагийн маань гаргахад бас ингээд чи яагаад ороод ирэхгүй те. Гэхгүй те. Яг ингээд бид хоёрынхоо зорилгын төлөө нэг нь явж чинь нөгөө талдаа миний зорилгын төлөө намайг явуулж байгаа те. Тэр хандаа бас ингээд баярлдаг, тэр сэтгэлээ бас илэрхийлдэг. Тийм байх нь хэцүү юм болов гэж харж байгаа. Тийм чухал үйлдэл хоорондоо нээлттэй харилцах л гэж ойлгож байна. Ер нь тэгээд хүн чинь ийм л байгаа юм та. Өөрөө ганцаараа явж байна тийм ээ. Өөрийгөө 100% мэднэ шүү дээ. Идэж уух, одоо хайш явах тийм. Антай болохтой ингээд явах нь ямар захиргаагүй явж байгаа. Өөрийгөө захиргааж шүү дээ. За хань нөхөртэй болохтой зэрэг би эндээ захиргадаг. За жаа мөдөлгөр ирээдүйдээ хараат болцдог. Тэгэхээр зэрэг нөгөө өөрийг хариуцлага биетэй те татагд харилцан үйлчлэх солилцоо гэсэн асуудлууд сэтгэл болоод бие махбодтой хүрээд ингээд орж ирж байгаа. Тэгээ манай залуучууд амьдрал дээр ажиллахад та нар ажигддаггүй те энэ дураараа явж ирсэн те. Тэгээд ингээд хантай болохсоо зэрэгсэн. Зарим залуучууд ядаргаат ёстой. Хүний захиргаанд ороод ёстой. Идэж ууж болохгүй ч гэдэг юм ярих гэдэг юм а зарим залуучууд. Тэгээд энэ бол та нарын хэлдгээр бол би ойлголцол одоо асуудал тийм ээ. Сэтгэлээ нээж ойлголцол асуудал. Та хоёр чинь хоёр өөр орчинд бойж үйдтэй тийм эцгийн гар дээр. Тэгэхээр хоёр өөр юм хүсдэг, иддэг, уудаг ч юм уу тийм. Ийм л өөр л байгаа. Тэр хоёр чинь нийлүүлнэ гэдэг одоо хэцүү асуудал тийм ээ. Тодорхой анхаарал тавьж тийм ээ ойлгоцох асуудал одоо гарсан байх. Одоо гарсаарч байгаа байх та. Тэр үед бол ганц бие байж байгаа. Ганц бие байхад бол ингээд хоёр өөр амьдралын хэм маягтай байсан. Тэгээд гэр бүл болоход амьдралын мань хэм маяг бүр оронгороо ирсэн гэж ойлгож байна. Одоо хүүхдтэй болохоос эхлээл яг амьдрал буцаж эхэлт юм байлээ гэж туршлагаас бол би бол харж байгаа. Тэгээд наацх нь одоо ингээд хүүхдтэй арчлантай асаргаа ихтэй тэгээд нөхөр маань ажилдаа цаг зарцуулах хэрэгтэй те. Тэгээд нэг ойлгоод жишээлбэл одоо ингээд гэр орны ажил хүүхд гэж явж байгаа л би. За чигээс усанд оруулчаад хайраагаа суулъя чи тэгээд өөр ажиллаа хичээлээ англиар давч юм те. Ингээд нэг цаг гаргаж өгөхийг хичээдэг. Тэгээд хүүхд бол аюух завгүй болд юм лээ. Тэгээд тэрний хажуугаар яг аль болох те ингээд нэгдээ цаг гараад одоо манай хүүхд унтчаал тэгээд манай нөхөр хоолоо идэх юм уу те. Тэр хооронд нь би одоо бүжгийн тасгал сургууль сонголт Монголда идэх юм уу. Ингээд нэг хүндэтгээд нэг хамын ижлийг хүндэтгээд цаг гаргаж өгнө гэж чухал санагдсан.
Тэр маань тэгэхээр одоо бие биенийхээ яг хувийн орон зайг бол маш их ойлгох юм байна. Дээрээс нь эрхэлж байгаа ажлынхаа бас тэр онцлогуудыг хоорондоо маш сайн ойлгох юм байна те. Эргээд хүүхдтэй болсны дараагаар одоо хосуудын амьдралд мэдээж одоо маш их үүрэг хариуцлага. За тэрнийг дагаад бас баяр баясгалан нэмэгдэг. Тэрийгээ бол бас харилцан маш гоё ингээд хуваалцж байгаа, ойлгож байгаа айгүй тийм гоё дотн мэдрэмжүүд бол ингээд төрж ийн л та. Тэгэхээр яг одоо магадгүй өөрөө хийдэг байсан үйлдэлээ гэр бүлтэй болоод тодорхой хэмжээгээр хязгаарласан юм уу, эсвэл тэр үйлдэлээ засаж байгаа гэдэг ч юм уу те, эсвэл маш их анхааралтай авж байгаа ямар тийм зүйлүүд, эсвэл үзэл бодлууд, эсвэл тийм одоо үйлдэлүүд юу байгаа вэ? Тэрнээс хаваалцахгүй юу? За миний хувьд болохоор би айгүй завгүй амьдрал хэмээгтэйсэн. Үндсэн одоо балетчин гэх мэтлэгээ хажуугаар айгүй гадуур хичээл заадаг ч юм уу те, өөрийгөө хөгжүүлээ, хувь хүний хөгжил сургалтын айгүй хамгаалдаг, айгүй тийм дураараа байдагсан. Тэгээ одоо ялч гэр бүлтэй болоо хүүхдтэй бол мэд бол гэртээ байх болчиход байгаа. Тэгээ миний хувьд бол яг тийм их өөрчлөлт гарсан гэж ойлгож байна. Нөгөө талаасаа нөгөө хүн чинь өөрөө нийгмээс хүмүүждэг тий, орчноосоо уусдаг тий. Тэгээ хоёр хүн нийлээд ирэхээр одоо нэг хүн амьдралын буруу хэм маягтай буруу холтой байлаа гэхэд нөгөө өндөө нөлөөлөх магадлал нь өөрөө 50% гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө бие биендээ ингээл уустгал процесс өөрөө гэр бүл аваад байдаг. Тэгээ магадгүй нөгөө олон жил танилцсан бас хүмүүс ингээд харахад өсөө санал зөрөлддөг. Ягаад санал зөрөлддөг юм бэ? Ингээд олон жил танилцаад ирэнгүүт нэг нэгээ уусаад энэ хүн ингэж шийдвэр гаргах нь зөв, энэ хүн ингэх нь зөв нэг юм мэдэрдэг болчдөг. Тэгэхээр тэнд нөгөө санал зөрөлдөх зүйлүүд харцсан баг гардаг юм шиг санагддаг. Тэгээ бид хоёрын хувьд болонгод одоо ингээд залуу усууд мэдээж ингээд одоо ярихад ингээд амархан яригдж байгаа ч гэсэн энэний цаана нөгөө ойлголцол гэдэг дээр чинь цаг гарна, харилцан ингээд бие биентэй хүлээн тий цаа өгнө. Тэгээд тэрний үр дүнд болонгод нэг ойлголцол гэдэг зүйл бий болоод тэгээд харилцан хүлээн зөвшөөрөөд харилцан бие биенийг ойлгоод хөндлөөд ирсний дараа бие биендээ уусах процесс нь явагддсан болов уу гэж ярьж байна. Та хоёр ингээд сайхан нэг жил болж байгаа нэг гэрт ороод тэгээд бас нэг хэдэн жил одоо ангилсан хүний маягтай төвшөнд ярьж байна л да. Тий. Энэ яг би очихаар миний хувьд бол нөгөө энэ хоёр чинь танилцаа те нэг жил биш 2 жил үстэй 3 жил бие биенээ харцсан гоё яасан те. Мэдэрсэн байна, ойлгосон байна. Сэтгэлээр бас харцсан гоё ойлгохтой автсан учраас төв гарахгүй байна л да. Тэгээ манай залуучууд бол бараг л царайны сайхнаар сайн сүлдэг үл тэгээ хараа утгуулаад ч юм уу. Зарим улсууд хэлж байгаас тэр бараг 3 сарын дотор бараг 3 цагийн дотор дурлаад хэрэгүүлж байгаа энэ гэдэг ярьдаг юм байна лээ. Тэгээ тэр нь бол цаашдаа бат өх байхад суул нэх болдгоо тэгэл бодлого байхад болох асуудал үүсгэх юм лээ. Манай хоёрын хувьд бол хүн хэлсэн юм уу? Цаанаасаа тэг заяасан юм хашир хандчихлээ те. 2-3 жил. Ер нь манай монголчуудын огно мэжил байгаа эртний боломжууд ер нь 3-аас 2 жил ба те. Одоо бууж мартаж явдаг тэгээд тэгээд биеийг сайн мэдчихээ тэгээд дараа нь цаахан те ажиргалтай гэрүүл үүсгэж ирсэн олон жилтэй байна лээ. Тэр нь бол та хоёрт олон жилтэй те. Би бол өдөр бүр аз жаргалтайгаар хөдөлмөрлөж хамгийн сайнараа хичээж байгаа залуу. Гэвч амьдрал заримдаа урам угарч бухимд хой бишгүүл тохиолдох юм. Би ч бас саяхан гэр бүл зохиосон залуу ээж. Одоогоор өөрийгөө ээж болсон гэдэгт нэг л тасч өгөхгүй хэцүүхэн лээ. Ажлын стресс, хүмүүсийн сөрөг хандлагыг твцсэн ч гэлээ бүтлгүүтэл үргэлж ирсээр л. Үнэхээр азгүй юм. Хүүхдээ асарч хажуугаар нь гэрээ ажиллаагийн бас нөхөртөө санаа тавина гэд энэ бүх завгүй ажлын хэмнэл намайг үнэхээр их стресстүүлдэг. Санхүүгийн бэрхшээл, амьдрал тулгарх энэ олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Би яг галзуурах нь. Гэхдээ би бүх уур хөмтлөө гэрийнхээ үүдэнд орхидог. Учир нь айл гэр амар тайван хайртай хүмүүс мань аз жаргалтай байх ёстой шүү дээ. Харин би ядарсан ч гэсэн нөхрийгөө инээмсэглэж өгддөг.
Яагаад гэвэл тэр минь ч бас ядарч байгаа шүү дээ. Бид өөр тулгарсан асуудлуудаа үргэлж ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа хайдаг. Учир нь бид хайрын хүчээр хамтдаа сайхан амьдрнаа гэж бие биедээ амлаж гэр бүл зохиосон шүү дээ. Хайр халамж, мэдрэмжээр бүтээдэг цорын ганц гайхамшигт ертөнц бол гэр бүл юм. Ер нь одоо багш яг Монгол энэ уламжлалт гэр бүлийн үнс нь юу вэ? Одоо бас яг ямар болж ингэж өөрчлөгдөж байгаа юм болоо та энэ дээр өөрийнхөө байр суурийг хэлэхгүй юу? За энэ олон юм нөлөөж байна. Тий. Манай дотоод гадаад олон талаас нөлөөж байна дөө. Тий. Тэгээд хотчлт гээд суурин амьдрал манай хүн амын дийлхэн суурин амьдралд орчлоо тий. Энэ бол сайн хэрэгэлтэй тий. Соёл иргэслийн хувьд. Тэгээд хамгийн гол асуудал нь харилцаанд сэтгэлгээ гэдэг юм уу чиний хэлдгээр сэтгэл зүйдэл өнцгөө өөрчлөлт орж байна. Гэхдээ эерэг ба сөрөг талаар орж байна. Тий. Тэгээд энийг сэтгэл зүйчийн дэргэд хэлэхэд ер нь би ер нь ард түмэнд бас хэлээд байна. Энэ дотоод тал руугаа сэтгэл рүүгээ өнгөх цаг болж яйл гэж ингэж л одоо ойлгоод байгаа. Энэ бол тэр түрүү хэлсэн орчны шаардлагаар, амьдралын шаардлагаар бий болж байгаа асуудал. Тэгээ дотоод сэтгэл гэдэг зүрх оюун санаа хоёрыг айхтар одоо жишээ нь энэ ус бай тэ энэ ус байхад ингээд уугнаг харахад баг харагдаж байгаа шүү дээ. Ийм тонголог байгаа тэ. Тэгээд зүрх сэтгэлийг хүн ийм л авч байгаа шүү дээ. гэж би ярьдаг. Тэгээд энэ нэг бохир юм хийсэл харагдахгүй биш юм уугнаа харагдахгүй. Тэгжил багтуулахгүй байх юмсэл залуучуудад би захидаг. Ховж ивнээс хүнтэй тэ. Тэгээд хүний муу ярахтан зэрэг нэмэл тэ. Давраагаал одоо ингээд бүр сайн юмгүй болтолж ярих юм уу те нийгэм чинь нэг тийм орчин байна шүү дээ. Тэр чинь энэ сонсогдоод хүлээж авах болоод яах вэ? Энэ бохиртол. Тэгээ та хоёр бол одоо сайхан цэвэрхэн байна. Сайхан цэврээр нь хадгаж байгаа. Ер нь манай нийт залуучууд энэ бүгдээ энийг айхтар ихүүлэх хэрэгтэй. Ер нь нэг жаахан бусдыг жаахан өөрөөсөө илүүдүү байвал нэг жаахан дургуйл гэх юм одоо нэг тийм атаж өтөж гэх юм одоо юу гэдэг вэ? Нэг тийм тэгэхээр тэрийг сонсоод тэрэнд идэгдэл оролцоод зүрх сэтгэл бохирдох болоо гэж боддог шин. Тэгэхээр залуу гэр бүлүүд маань бол харилцаан дээрээ бас айгу анхаарах шаардлагатай юм байна. Тэгээд ямар нэг юм магадгүй сөрөг мэдээлэл сөрөг одоо ийм зүйл байх юм бол тэрнээс тодорхой хэмжээгээр өөртөө бас сэтгэл зүгээ хамгаалах хэрэгтэй юм байна гэж багшийн ярианаас бол ойлголоо. Залуу гэр бүлүүд маань багш одоо яг хүүхдийн энэ одоо хөгжил гэдэг юм уу хүүхдийн энэ одоо хамгаалал гэдэг асуудал дээр залуу гэр бүлүүдтэй яг ямар байр суурьтай байж яах хэрэгтэй байдаг юм болоо. Энэ анаа ярьж байгаа хүүхдээ аюулгүй орчин хамгаалал гэдэг тийм ээ. Одоо эрг хүмүүжлийн арга энэ төр гэдэг. Би энийг одоо шинэ хоёр залуудаар л ярихад одоо хүүхэдтэй болохоос өмнө энэ хоёр залуу бүрдүүлсэн байна. Яагаад вэ? Би болоод сэтгэлээрээ нэгдвэл байдлыг энэ хоёр бол бий болгосон байна. Тэр сайхан сэтгэлийн нэгдвэл байдал чинь тэр үр заяахад бол шууд нөлөөлж байгаа. Тэгснээр сайхан тэ хүүхэд одоо ясын хэвлэлд бүрэлдэж болдог. Тэгээд тэр үеэсээ бол хүүхэд бол тэ бүх юмыг мэдэрдэг, өсөж тармж одоо бойждог. Тэгэхээр би хүүхдийн тэр хамгааллын асуудал аюулгүй байдал гэдэг бол энэ мөчөөс эхлэх болов уу гэж би боддог. Яагаад энэ хэлж байгаа нөхөр зарим хүмүүс ярьж шít хүүхдийг мэндэлсэн үеэс нь одоо ингэ тэл энэ гэж яриад биш. Тэгэд эхийн сайхан алтан хэвдэд чинь хүн болоод бэлэн бүр их юм мэдээд гарч байгаа шүү дээ. Одоо эдний 3 сартай бол ярихгүй болохоос ер нь аргал юм мэдэрч байгаа даа. Тэгээд мэдрэмж бий болно тийм ээ. Тэгээд одоо нэг жил болоход ч яггүй хүн болно л доо. Тэгэхээр зэрэг би хүүхэд хамгаал гэдэг асуудал бол тийм ээ. Энэ гэр бүлийн их эцгийн орчин зөв сайн байвал тэр хүүхэд хамгаал болно. Тэр орчин сайн байвал хүүхдийн эрхийг хамгаалж байгаа тэр та нарын бидний яриад байгаа хүмүүсийн эерэг арга чинь тэгж явагддаг болов гэж бодож байгаа. Тэгэхээр зарим хүн бол гарсан хойно, элд орсон хойно
Үг хэлэхээр энэ гэж яриад байгаа шүү. Одоо богод цаашдын үед бол та хоёр хавцлаагүй манай залуучтай үед байлаа. Хожигдсон асуудал энэ бол одоо хуучин ойлголт эд бол энийг өөрчлөх ёстой л гэж хэлж байна. Тэгээд та хоёр бол 3 сартаа охиноо одоо л анхаарах цаг шүү дээ. Насанд нь анхаарах цаг. Насанд биш юм яа. Бараг сараар анхаарах. Нарийн цаг үед та нарын охин чинь байж доо. Аха. За манай хоёр хос маань яг энэ дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэхгүй. Ер нь яг хүүхдийн хүмүүжилд юу их чухал байдсан бол энэ тухай таяр маань өөртөө бас юу гэж ярьдаг вэ? Ямар өөртөө ийм одоо зорилго чиглэлтэй хүүхдээ яаж хүмүүжүүлнэ, ямар хүн болгоно гэж ярьдаг вэ? Тэр тухайга одоо хуваалцахгүй. Яг би тэрийн туршлагаас гэдэг юм бол нэг их биш л дээ. Гэхдээ яг энэ чинь нөгөө олон ингээд туршигдсан зүйлүүдээс айгүйх нь одоо манай Ахмад багш нарын тий гэр бүл судлаач нарын нөгөө талаасаа ном зохиол дээр бас тэг хүүхд хүмүүжүүлэлтийн олон туршлагууд бол байгаад байна. Манай уламжилч гэдэг юм. Тэгэхээр энэ болгоныг судлаад бид хоёр анхудаа л аав ээж болж үзэж байгаа юм чи мэдхгүй юм байгаа. Тэг мэдхгүй гэдгийг үлдэн зөвшөөрөөд мэдхийн төлөө эрэл хайгуул ихтэй процесс юм уу даа гэж бодоод байгаа. Тэгээд яг охин дээрээ гэхэд төрхөөс нь ихлээл яг ихийн урагт байхад нь ер нь юу нөлөөлтэй ингээл миний ханы хувьд ингээл бичлэг үзээлтэй YouTube-ээр сурч болж штэ. Та хоёр хэвдийд нөхөд яаж анхаарав? Бид тэр тэгэл үлгэр уншиж байгаа. Тэгсэн үү. Тэгээ хоорондоо харцаанаас ашигласан. Тэгээд таны мэдгүй ой ухаан сайтай өгдөг. Тэгээд ярилцдаг те ярилцдаг хай тоглож өгдөг эйжент тайван байлгахыг нөхцөл болцоог нь бий болгодог гэдэг юм. Иймэрхүү байдлаар яг энэ нөгөө мэдээллийн урсгал нь өөрөө нээлттэй болцсон. Тэгэхээр бид нэр үнэхээр мэдхгүй л тэрийг энэ тэндээс хай сур. Тэгэхээр тэрийг номноос олж болж байна. Одоо YouTube гэж болж байна. Тэгээс олон улс нөгөө туршигдсан бас нөгөө хүүхд хүмүүжлийн одоо Мондесоро байна те еврей байна. Тэгээд Монголын уламжилт тэгээд эднэрийг ингээд аль нь тохирохоор юм те бас ингээд туршиж үзчихье. Одоо жинсэн маснасаа хойш ер нь ээлж уншиж сурч үзчихэл явж байгаа. Тэгээд мэдээ 100% бол авч чадахгүй шүү дээ. Шингээж чадахгүй ойлгох болохгүйг ингээ харж үзэж болно гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь хүүхд хүмүүжлийн тал дээр бол нэгт битээр өөртөө үлгэрлэн харуулна гэж бодож байгаа. Одоо өөртөө 1000 үлддэггүй гэж хүүхдтэй болно ингээд одоо баг олон өглөөд бол нэмэргүй шүү дээ. Тэгэхээр өөртөө үлгэрлэн харуулахыг хичээж байгаа. Өөртөө зөв эерэг те хандлага сайтай ёс зүйтэй байхыг эрмэлзэж байгаа. Хоорондоо харьцаанаас маань хүүхд маань ерөнхийдөө бол харна. Манай гэр бүлийн тусгал манай хүүхдэр шууд очино. Тэгээ хүүхд маань нийгэмдээ шууд харьцах учраас нийгэмдээ тэр утгаараа нөлөөлөд явна гэдэг утгаараа тэгээ гэр бүл дотроос эхлээд маш зөв эхлэе гэж бас хоорондоо ярилцдаг. Манай монголчууд болгоочийн хүүхэд толгоос худалчийн хүүхэд худалч гэж уугана дууснагүй юу? Тэр үл тэгж ярьдаг байсан шүү. Тэр чинь яг л та хоёр ярьдаг нэг яг тэр гэр бүлийн халуун уур амьсгал. Хулгайч бол ерөөл хулгайгаар ярьж таа. Тэгээд цаашдаа яаж хулгай хийх вэ, баригдахгүй байх вэ тэр гэж ярьж шүү дээ. Тэгээд өнөө хэвдий байгаа хөөх чинь тэр чинь сонсоод тэгээд цаашаа хулгайч юу гэдэг гэр бүлийн тэр бий болох болтгоо хэлээ. Тэгэхээр хүүхдийн одоо сайн чанартай цаашд боож хөөсөх хоёр орчил байна гэж боддог. Тэгээ нэгдүгээр одоо та нарын гэр одоо залуучуудын гэр бүлийн орчин. Энэ бол одоо их чухал. Хоёрдугаарт бол та хоёрын удан хугацаанд ингээд дамжаад ирсэн. Тэгээ та хоёр тэр охин дээр чинь нийлсэн зүйл байгаа шүү дээ. Тэр хоёр дээр л одоо миний төрлөх чанар суурилдах байх та тий. Тэгэхээр тэрийг бол бас одоо юу гэдгийг гэр бүлтэй ярьж байгаа тэр яриа хоорондоо хилцэж байгаа тэр одоо арга барилгээ сая манай одоо ээж маань тий залуу ээж маань бол хэллээ тий хоорондоо харилцаанаас маш их одоо анхаарч тэрэн дээр бол ингээ ажиллаж байгаа гэх тэрийг одоо сонсоход бол үнэхээр маш их таатай санагдлаа баярлалаа. Тэгэхээр энэ жилийн маань нөгөө нэг гол ураа бол гэр бүл ба хотчил гэж байгаа. Тэгэхээр яг энэ их хотод одоо ажилд амьдарч байгаа ийм залуу гэр бүлийн хувьд ер нь одоо хүүхдийн эрүүл мэнд боловсрал хөгжил гэдэг юм уу ер нь залуу гэр бүлийн амьдралд энэ хотчлт ер нь ямар эерэг болон ийм одоо давуу сул эсвэл бэрхшээлт талуудыг ер нь үсгдэг юм болоо. Энэ дээр та хоёр маань өөрсдийнхээ байр суурийг илэрхийлэхгүй юу? Бизнес үйл хөдлөм. Яг нөгөө талаасаа энэ хотцолч өөрөө нөгөө олон улсын жишгийн дагуу явагдаж байгаа процесс шүү дээ.
Тэгээ бид нар чинь ингээл цаг хугацаатай л ясам дээр уралдаж амьдардаг. Тэгээ хотчлолт бол биднэрт төгжрлийг тооцвол айгүйх цаг хугацааны боломжийг бол олгож байгаа. Ажил гэр хоёр хооронд явдаг тий. Тэгээл ингээл хүнтэй уулзсан, тэгээ хурал цуглаан, сургалт инээ тэрэ. Тэгээ бас дижитал шилжилт нь бас илүү цаг хугацаа хэмжиж өгч байгаа. Тэр талаасаа нөх хүний хөгжил талаасаа бол хотчлолтын нөлөө, улс орны хөгжилд бол нэлээд нөлөө үзүүлж байгаа гэж бол харж байгаа. За нөгөө талаасаа болонгот нөгөө энэ агаарын бохирдол тэгээ нийгмийн стресс тэгээ энэ бол нөгөө хүүхдийн бас орчинд нэлээд буруугаар нөлөөлдөг болов уу гэж болж харж байгаа. Одоо би тэрийн хувьд чинь тэгэл нөгөө анзаарахгүй шүү дээ. Ингээл гол ус агаар мэдхгүй тий. Тэгэхэд ингээд яг эхнэр маань жирэмсэн болоод хүүхэд төрөөл тэгэл одоо ингээ агаарын бохирдол тий. Тэгэл хотоос гаргана нэг модны дэргэд нэг голын дэргэд гэл ингээл тэгээд хэрн хол байдаг ч юм уу тий. Тэгээ иймэрхүү асуудлууд бол буцаагаад нөгөө талдаа нөгөө нэг талдаа боломж нэмэгдэж байгаа нөгөө талдаа асуудлууд нь бас нэмэгдэж тарж ирээд байна. Тэгээд яг хөө шийдэгдэл явах байх л та. Тэрнээс л ингээл 100% сайн гэж байхгүй 100% муу гэж байхгүй. Миний ханы хувьд одоо ерөнхийдөө бас хотчлт нь ингээд энэ тэнд маш их гэр бүлтэйгээ цуг өнгөрөх одоо үйлчлэгээний газрууд бол ингээд орчнууд бас улам гоё болж гарч ирээд байна гэж бодоод байна. Амралтын өдрөөрөө нэг ийш тийш ингэж явж тэ цаг алхахгүйгээр нэг газар гэр бүлтэйгээ цагийг өнгөрөх үйлчлэгээний төвөд нэмэгдэж байгаа бас таатай байгаа. Та хоёр хадмуудтайгээр хэдийн хугацаанд очдөг. Хадмуудтайгаа ямар шиг холбоотой вэ? Тэгэл яшилт энд нөлөөлж байна уу гэдэг утгаар асууж байна. Хотчлоо. Яг манай ээж бас энд байдаг тий. Манай хадмууд бас энд байдаг. Тэгэхээр нэг хоттой байгаа болохоор бид хоёр нэг 2-7 хоногтой нэг за 3-7 хоногтой нэг ч юм уу очиод байгаа. Айлчлаад. Тэгээд өдөр болгон баг уцаар ярина. Тэгэхээр эн чинь болонгууд илүү ойр байх тий. Тэр боломжийг бол нээж өгч байгаа гэж харж байна тий. Хэрвээ хөдөө гадаа байдаг бол бид нар жилдээ за нэг цагаан сараар ч юм уу скуулийн наадмар ч юм иймэрхүү байдлаар очин тий. Тэгэхээр бол ойрхон байгаагийн хувьд бас тэр хүмүүсээсээ сургаал зөвлөгөөгийн сонсон халамжийн аавн тэгээ буцаагаад очиод ярилцаад ирэхээр бас илүү ойр дотн болоод бол нэмэр тус болоо зүйлж байгаа гэж харж байна. Ерөнхийдөө судалгаагаар угнаас байж байгаа ерөнхийдөө жоохон хөндийдэг болж байна гэж харагдаад байгаа. Та нарын үеийнхэн дотроо харилцаа нэг сайн байна гэж. Ажлын онцлог байх л та. Тэгээд одоо дам таржаач байдаг юм уу те. За тэгээд хол тусдам бас ер нь тэгээд хаяа очдог яг л тэр утсаараа ярьдаг би харж ярьдаг тийм л байгаа юм. Би тэр энийг юу гэж та залуучуудаа талент хэлэхэд бол энэ ахмад тастангууд одоо бид нар үеийг л байгаас та нарын дээд үе. Тэгэхээр бид нар чинь бол ажил хөдөлмөрөөс хүнд ирсэн те. Тэгээд байж байгаа хамгийн гол манай залуучууд ахмад настуудаа хотын нөхцөлчүүд те сэтгэлээр нэг байх хэрэгтэй юм шүү. Сэтгэлийн дэмэл өгч байх хэрэгтэй. Тэ нөхөр би тэ хатам ээжтэй ч юм уу тэ шинэ зүрхэн даралдан ихсдэг байдаг байж болно тэ. Би ярьдаг юм аа. Манай би сая яриад ёо дотор онгоорчлаа даралдч буурах шиг миний би ийм сайн штэ гэд эндэж ярьж байгаа өгсөд би дөдөө сонссон штэ. Тэгээд тасрын дэлгэхэд бол тэ би бол одоо их гол үүрэгтэй байдаг юм. Хотод бол харилцаа хөндийдэг болж байгаа шүү. Харилцаангүй. Тэгээд сайхан тэр 14 хоногтой тий. Нэг ер нь бид нар чинь та нарыг харахыг л хүсдэг шүү дээ. Тий. Яг миний охин миний хүү тэд сайн явж байна. За сайн уцаар ярьсан л гэж харж нэг тийм ээ. Аяг цаагаа өгч тав сонс. Тэгээд бидний сэтгэлийн жаргал байдаг яг тэгээд та нар ер нь нийт залуучууд бас хөгсөөдөө тий. Нөтийн татвар авах гэж очих тийм ээ. Бас сэтгэлээр өөр газар ч явж байж болно шүү дээ тий. Баян сэтгэлээр би энэ хаагүй юу даралтаа үзүүлсэн ч гэдэг юм тий. Тэгээ би бол ахуудад ээж гадарч байгаа учраас тий бас сургамж болгож залуучуудаа хэлж байгаамаа. Баярлалаа. Тий.
Гэр бүлийн боловсролд олгогдож байгаа өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биендээ анхаарах улмаар тэр нь өөрөө үр хүүхдэд үлгэр дуурайл болох тэр хүүхдэд өнөөдөр Монголын ирээдүйг мөгөө зөв тодорхойлох тэр хувь нэмрээ оруулахад нь өнөөдөр гэр бүл дотор байгаа аав ээж эцэг эхийн ойлголтууд гендерийн талаарх ойлголтууд айгүй зөв байх нь чухал одоо ач холбогдолтой юм аа гэж хэлхийг хүсэж байна. Гэр бүлийн харилцаанд дах гендрийн эрхтгш байдал. Эхнэр нөхөр хамтын амьдралтай байгаа хүнээ мэрэгчлэрээ ажиллах, бусад хэлбэрээр нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг хязгаарлах, саад учруулах, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн харилцаанд оролцох зэрэг хүний эрх чөлөөг зөрчихийг хориглоно. Гэрснээс хойш гэр ахуйн ажил, өрхийн аж ахуй эрхэлсэн хүүхэд ахмад насныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь тооцсон хэмээн гендрийн эрхтгш байдлын тухай хуулиар гэр бүлийн харилцаанд дах гендрийн эрхтгш байдлыг тодорхойлсон байдаг. Эхнэр нөхөр гэрийн ажил, хүүхдийн хөгжил хүмүүжил, эдийн засгаа дэмжих, ажил хөдөлмөр хийх, эмэгтэй хүний гэрийн хөдөлмөрийг үнэлэх талаар харилцан ойлголцож, үүргийг тэгш хуваарлж, хуваалцах хэрэгтэй. Гэр бүлдэх тэгш харилцааг сурч өссөн таны хүүхэд хожим гэр бүлээ зохиохдоо эрэгтэй эмэгтэй хүн гэр бүлийн харилцаанд тэгш хэрэгтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрхтгш хувь нэмрээ оруулснаар гендрийн ялгуурлан гадуурхалтаас ангид байх болно. За тэгэхээр баярлалаа. Тэгэхээр энэхүү шууд ярилцлагыг нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар за мөн Blind Care application олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага IDL бол хамтран одоо зохион байгуулж явуулж байгаамаа. За би энэ дээр бас нэмэлт мэдээлэл болгоод өгөхөд Монгол улс маань нийтдээ 900 одоо 20 гаруй мянган өрхтэй үүнээс 44% нь одоо нийслэл Улаанбаатар хотноо 56% нь хөдөө орон нутагт амьдарч байгаа. Тэгэхээр ер нь баг одоо Монгол улсын маань бараг л тал орчим хувь нь Улаанбаатар хоттой одоо оршин сууж байгаа ийм дүр зураг бол байна. За тэгээд 2022 оны байдлаар Монгол улсад чинээр 16116 хос одоо гэрэлтэй бүртгүүлсэн аль биесээр за мөн 3391 хос гэрэлтэй цуцлуулсан гэдэг ийм статистик бол байна. За тэгээд анхны гэрэлтийн дундаж нас маань бол эрэгтэй 29, эмэгтэй 26 байна гэдэг ийм статистик тоо баримтууд бол байна. За ингээд өнөөдрийн одоо нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж үнэтэй цагаа гаргасан та нартай маш их баярлалаа. Тэгэхээр та хоёр маань яг залуу гэр бүлүүдтэй хандаад залуу гэр бүлүүдэд төлөөлөд оролцож байгаа. Тэгэхээр залуу гэр бүлүүдтэй хандаад энэ сайхан одоо олон улсын гэр бүлийн өдөр тохиож байгаа энэ өдөр та хоёр маань залуу гэр бүлүүдтэй бас мэдчилгээ төвшүүлэхгүй юу? Мэдчилгээгээд тэгээ ямар ч өнөөдрийн арга хэмжээ энэ гоё ярилцлага зохион байгуулсан танай хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Тэгээ бас гэр бүл судлаач багштай бас хүрэлцэн гэж залуу үеийнхэнтэй үнтэй зөвлөгөө дуршлагаа хуваалцсан. Тэг өөгөөсөө гоё юу авсан юм шиг ийм сургаал авсан юм шиг маш гоё тийм мэдрэмж төрлөө. Тэг яг залуу үеийн төлөөлөл болоод өнөөдөр ирж байгаагийнхаа хувьд болонгод яагаад энэ нэвтрүүлэгт оролцох болсон шалтгаанаас хэлчихэ тий. Одоо ингээд бид хоёрын хувьд ингээд гэртээ сайхан гоё уур амьсгал тэгээ энийг бий болголоо гэхэд ингээ маа дийтлээл бас ингээд бид нартэй насны ингээд юм залуу гэр бүл байдаг байхгүй. Тэгээ хоорондоо ингээд муудалцдаг, ингээд хэрэлддэг ч юм уу. Тэр нь ингээд бид хоёр охиноо ингээд унтуулах гал ингээд байж хаад агаржуулалтын олгоор сонсогддог. Тэгээ нөгөө талдаа мянга бид ингээд орчиндоо гой байхгаа хичээгээд дийтлээл маань хоорондоо зодтолдоод хэрэлдээд магадгүй ингээд ахаар гэр манай гэрт бас ингээд таагүй болчихж байгаа тийм. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт бас хэрэг үзээ сууж байгаа бол үзээ сууж байгаа бол гэдэг шиг тий үзээ сууж байгаа бол харил биелтэй тий анстанаад биш. Тэгэхээр энэ өөрөө ингээд яг нийгэм тэнд ингээд хүүхдүүд нь өөлдөг тий хүүхдүүд нь хүмүүждэг. Тэгэхээр залуу гэр бүл яг л адилхан тий нэг 20-д 30-д залуучууд байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн хамгийн том зүйл чи өөрөө ойлголцол буюу энэ харилцаа л байт юм байна. Чи яг юу хүсэж байгаа би юм хүсэж энэ хоёулынгийнх нь энэ юм нийлэх үү нийлэхгүй юу? Нийлэхгүй байвал яаж нийлүүлэх вэ? Тэгээд нэг гэртээ цаг гаргаад ийм арга хэмжээнүүдийг бас гэр бүлтэй зохиож байгаасаа. Тэг яг нөгөө хоёр хосынхоо хувьд болонгод бас л алдаж онжил явах бүх юм заавартайгаа ирдгүү. Тэгэхээр
магадгүй нэвтрүүлгийг үзэж байгаа бол бас гэр бүлийн асуудлаа бас ингээд шийдээсээ нөгөө талдаа та хэд маань үр хөвгттэй л тэр зүйлээ үлдээдэг нийгэмдээ энэ зүйлийг бас бий болгоод идэв шүү тий. Тэгэхээр бүх сайхан залуу гэр бүлүүдтэй аз жаргалыг хүсье тий гэж бас төгсгөлд нь ингээд тусгай тий. Миний хань авт. За миний хувьд ялчгүй ингээд яг түрүүний манай нэг хэлсэнчлээ одоо яг халилнaalтай харилцах маш чухал. Дээрээс нь бас ингээд би бинийгээ түшиж тулах тий одоо асарч хайрлах тий хүндэтгэх, ойлголцох, ухаан нэг биеийн сэчин сэтгэлээсээ мэдрэх цагт л одоо гэр бүл бат бөх доктортой урт хугацаанд тий оршин тогтнодын болов гэж бол би цаан туршлагаас олж анзаарсан. Тиймээс одоо бусад залуучуудтай хэлэхэд тий аль болох одоо нэгнээс чин сэтгэлийг харамгүй өгөөд цагаад мэдрээсэ гэж хүсэж байна. Болов биш тийм бие ойлгох сэтгэлтэй. Ер нь харилцаа үйлчил солилцоо. Өчигдөр солилцоогүй амтар гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь нөгөө хайр, нөгөө халамж, нөгөө бэлгийн харьцаа бүгдийг дандаа солилцож байх хэрэгтэй. Солилцсон гэдэг чинь ойлгогдсон юм чинь тэр би. Сайхан гэр бүл уугнаа минь урьжээ. Тэгэд манай нийслэл зарим үеэр тийм ойлгохтой байхгүй ч гэдэг юм шиг ярих гээд одоо баг аригч бас үгүй штэ. Энэ залуучуудаа одоо энэ тайзан дээр гарч ингээд таа үед олонтой танилцуулах юм багвтар байгаа. Тэгээ энэ олон улсын гэр бүлийн өдрөөр нэгэн сайхан гэр бүл, ийм гэр бүл ганцхан биш үү дээ олон байгаа. Тэ ийм сайхан гэр бүл манай хотын залуусын цаашид тэ өсөж хөгжих юм одоо суур бол гэр бүлтэй сайхан үр хөвгтөр л толгоорч хотоо хөгжүүлнэ. Тэгээд би бас ахмадтай хувьд тэ яг юм судалж анхаардгийн хувьд хоёр залуудаа уртуудаа насалж Монголынхаа хойч үеийг тэ өвдөн сайхан авч яваад тэ ядны хойд найдвартай залуу мөглөж болж яваарай. Охиноо сайхан тэ айлыг авч явах сайхан ээжээсээ дутдаг хүн болгоорой гэж хүсье ёо. Баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд үнэхээр одоо энэ ярилцлага маань маш ийм халуун дулаан уур амьсгал донд үнэхээр сайхан бас боллоо. Тэгээд сэтгэл зүйчдийн өгж байгаа одоо зөвлөгөөгөр залуу гэр бүлийн хувьд нэгнийхээ одоо зан үйлийг илүү сайн ойлгох тий. За тэгээд цогцон амьдрахыг илүү хичээх, аливаа бэрхшээлийг одоо ойлгож хамтдаа даван туулах анхны хүүхдийн хямрал гэж бол байдаг. Мэдээж тэрнийг хамтдаа даван туулах, ярилцах, харилцааны энэ нөгөө нэг зөрчлийг даван туулах энэ гол арга тактик маань бие бинийгээ сонсох, ярилцах, за тэгээд хүчирхийлэлтэй харилцааг үл дэвчих, гэр бүлдэх гендрийн энэ тэгш байдлыг одоо эрхэмлэх гэдэг гол зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгэхээр яг энэ одоо зөвлөгөөнүүдийн дагуу манай урьсан гэр бүл маань яг тэр гоё үн цэнийг гаргаж үнэхээр одоо хоорондоо ямар сайхан одоо эрхтгийш харилцаатай, дээрэс нь энийг ойлгосон, хүндэлсэн, сонссон, за дээрэс нь гэр бүлийнхаа одоо гол зорилгыг хоорондоо ярьдаг, тэрнийг эргээд дахиад амьдралын хэм маягтаа оруулж ирж байгаа ийм сайхан одоо их хотын завгүй амьдралын хэм маягтай ч гэсэн гэр бүлтэй анхаарал хандуулсан ийм сайхан гэр бүл оролцсонд бол үнэхээр их баяртай байна. Тэгээд хүндэт одоо багш намжил огштой маш их баярлалаа. Залуучуудаа сургамжтай, үн цэнтэй маш гоё мэдээллүүдийг болвол та хэлж өглөө. Тэгээд та гуравтаа гурууланд нь одоо ажилд нь, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Гэр бүлийн харилцсан тэнцвэртэйгээр бие бинийгээ ойлгохыг хичээх хэрэгтэй байна. Зөрчил маргааныг сорж, насан туршдаа амьдрах эрхэм зорилгоо санаж, бэрхшээлийг хүлээн зөвшөөрөх, хамтдаа даван туулах, ханиа аргадах, харилцан буулт хийх, хамтран ярилцах, зөвшөлдсөх, мэргэжлийн зөвлөгөө авах гээд гэр бүлийн зөрчил маргааныг эергээр шийдвэрлэх аргууд олон байдаг. Гэр бүлийн зөрчил маргааныг эергээр шийдвэрлэх нь гэр бүлийн бат бөх, урт удаан, аз жаргалтай амьдралын үндэс суурь юм.